Монголын ард түмбэл хүний эрх чөлөө шударгаас үндэсний эв нэгжийг хэмжин дайдагч их орондоо хүмүүст иргэний арчилсныг сонсдоо мэдээж хөгжүүлэхийг энэхэм зорилготой. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг аяарандаа хөнгөлөж байна. Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн санан тунхаглах ирээдүй. Энэ бол шинэ ардчилсан үндсэн хууль байснараа онцлог. Хуулиараа ардчилсан Монгол улсыг тунхаглаж, парламентын засаглалыг бий болгож, шашин шүдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийн асуудлыг хуульчилсан нь нийгэмд шинэ үеийг эхлүүлсэн. Мөн эрх мэдлийн хуваарлалт, засгийн газрын бүтээц зохион байгуулалт, сонгуул зэргийн үндсэн зарчмуудыг 4 дахь үндсэн хуулиар тодорхойлж чаджээ. 1992 оны үндсэн хуульд Монгол улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцхан улсын их хурлд хадгална хэмээн тусгасан юм. Ардчилсан үндсэн хуулийг батлахын өмнө Монгол улс нь улс төрийн олон намын төлөөлөлтөд анх нэм ардчилсан чөлөө сонгуулийг зохион байгуулснараа түүхэн аж холбогдолтой. Уг сонгуулиар байгуулагдсан ардын их хурлын 430 гаруй депутат улсын баг хурлын 50 гаруй гишүүн ардчилсан шинэ үндсэн хуулийг нийт 75 хоног хэлэлцэж баталж байжээ. 1992 оны үндсэн хууль бол ер нь одоо Монгол улс эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлох тийм том зорилтыг дэвшүүл тавьсан. 92 оны үндсэн хуулийн чинь нэг том чөлбөгдөл бол энэ Монголын ардчлалыг эрх зүйн талаар нь бэхжүүлэх маш их чухал үүрэг гүйцэтгэсэн ийм үндсэн хууль байгаамаа. Бүрэн эрхт дүүрэг тусгаар Монгол улсын үндсэн хууль ардын их хурлын депутатуудын дээдийн санал олонхын саналаар батлагдлаа. Иргэн хүний ерөнхийдөө эрхийг бол маш их тусгаж утсан. За иргэн хүний гэлтгүй яг зам ёсны болон зүй ёсны эрхийг бол аль талаас нь бол 1992 оны үндсэн хууль дээр бол 16 дугаар зүйлээр бол маш одоо өргөн хэмжээний тусгасан байдаг. За мөн үүргийг ч гэсэн журамт үүрэг үндсэн үүрэг болгоод тусгасан байдаг. 92 оны үндсэн хуулийг хийхэд бол бидний одоо их нөлөө өгөхөө зөвлөлт тулаад тус бол өөрөө задарсан. Олон бүгд найрамдах улсууд бол асаалцсан. Социалист систем задраа унтсан. Хятадтай бол одоо 60-аад оны дунд үеэс эхлээд харилцаа муудаад харилцаа сайн сэргэж одоо чадаагүй. 3 дахь дэлхийн бусад орнуудтай тийм өргөн дэлгэр харилцаа одооных шиг тийм харилцаатай болоогүй. Ийм үе байсан. Тийм учраас бол 92 оны үндсэн хууль бол дэлхийн аль нэгэн гүрнээс хараа тусаар одоо хийгдсэн хууль. 1992 оны одоогийн бидний ашиглаж байгаа үндсэн хууль нь бол яг ардчилсан үндсэн хууль гэж байдаг. Зүйл дээр яг сонгогдох хэрхэн талаар яг зааж өгөөд одоо ер нь бол сонгуулийн үйл ажиллагаа ч гэсэн яг тэгшэрхийн хүрээнд яг шудраг гэсний хүрээнд яг явагдаж байгаа гэж үздэг. За 92 оны үндсэн хуулиар бол одоо монголчууд бусад дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил ям ёсныхаа хөгжлийн дагуу тэр дэлхийн нийтлэг одоо голдролоор ард түмний одоо улс орнуудын хөгжлийн нийтлэг голдролд нийтлэг ям ёсных нь хөгжлийн дагуу адилхан ажиллаж амьдарцгаая. Тэр нь хувийн өмчтэй байх, үзэл бодлоо илэрхийлдэг байх, засаг төрөө өөрснөө сонгож байгуулдаг байх, засаг төр нь ард түмнийхээ хяналтанд байдаг байх, төрийн эрх мэдэл нь хуваарлагдсан, хүний эрх чөлөөнд хангагдсан бас нэг тийм хүмүүнлэг иргэний ардсан нийгэмд амьдрья гэдэг нэг хүсэл байна да. Бустай адилхан хөл нийлүүлж аж. Тэр одоо хүсэл эрмэлзлийг үндсэн хуулиндаа 92 оны ардсан шинэ үндсэн хуулиндаа суулгах өгсөн. Ийм одоо ач холбогдолтой юм аа. 1924 оны үндсэн хууль, 1940 оны үндсэн хууль, 60 оны үндсэн хуулиуд бол хоорондоо маш их хүн холбоотой. Агуулган ч гэсэн ер нь зарим талаар бие биенээ давтсан байдаг. За харин 1992 оны шинэ ардчилсан хуультай бас хүн холбоотой боловч 1992 оны ардчилсан хууль бол Монгол улсын түүхэнд бас цоо шин тийм хууль байгаа. За энэ хуулиудын хоорондын бас залгамж чанарыг бид нэр орхитуулж болохгүй.
За бидний хамгийн одоо сүүлийн үндсэн хуулиар жишээ татаад ярих юм бол хүний эрхийн тухайн бүлэг заалт бол орж ирснээр бол нэлээд давуу талтай. За шинэ үндсэн хуулийн одоо 9 дугаар зүйлд бол төр шашны харилцаа сайлан зохицуулсан 3 үндсэн заалт бий. Түүний нэг нь бол Монгол улсад төрийн шашнаа хүндэтгэн шашин төрөнд эдлэнэ гэсэн ийм одоо томьёолтой заалт бий. Хоёрдугаар заалт бол төрийн байгууллага шашны байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Гурав дахь заалт бол төр сүмхийдийн харилцааг хуулиар зохицуулна гэж. Тэр үндсэн хуулиа 24 онд батлаад явахдаа нэр 90 онд би түрүү хэлсэн маш том одоо нийгмийг өөрчилсөн хувьсгал гарч байна шүү дээ. Ингээд 92 оныхаа үндсэн хуулийг батлахад анх удаа бид нар харин тэр үндсэн хуулийнхаа цэцгийг байгуулж өгч байгаа. Энэ нь бол одоо үндсэн хуулийн шүүх байна гэдэг. Гол асуудал нь бол зөвхөн үндсэн хууль дээр төвлөрж байгаа. Тэгвэл энэ бол энэ төр улсын амин сүнсэнд байж байгаа байхгүй юу? Үндсэн хуулийн цэц нь яг яадаг вэ гэхээр одоо Монгол Улсын үндсэн хуулийн яг одоо хамгаалалт нь болж өгдөг тийм байгууллага гэж үздэг. Энэ үндсэн хуулийн баталснаар бид нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дэлхийн олон улсын хөгжлийн хандлага, тэднийтэй хөл нийлүүлэн алах боловсрол бүгдээр хангасан үеийн баталгааг бий болгож Монгол улсын мандан бадрахын үндэс суурийг тавилаа. Төрийн сүлд батар шилж, төрмөн төвчин, төмөн олон минь амхан байх голтой. Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн санан тунхаглах ирээдүй.